Хай балаагонраа. Яна нэг тийм миний ардгаа миний биш шүү манай найз юм. Хүний машин гоочод бас. За тэр яг би өнөөдөр юу авах гэж байна гэж. Gimbal авах гэж байна. Яг л би уцаараа ингэ бариад бичгэлээр миний нөгөө нэг гэрт хэрэгэлдэг нэг юм уцсны суурь байдаг. Тэр жоох ингэ гадуур аваад явахаар жоох юм төмөр эвдэж чимгэлэхгүй гэл амар мөнгө зараад авсан ч амар хүнд тэгээд гадуур барьж явахаар амар ядраад тэгээд угсаа юм гадуур барьж явах зориултын gimbal биш. Тэгээд би одоо уцсны гар авах гээд явж байна. Тэгвэл би уцаа бариад ингээд явахаар сүлдээ ингээд чилээд нэг бол олон хүний дунд ингээд уцаа барьж чаад ингээд далийн мөр ингэж чаад бас унгаж барьчих гээд аюу хэцүү. Тэгээд олон хүнтэй газар мазар ингээд уцаа унгаж барьчих гээд тэгээд энэ хажууд нас яж хат нөө микрофон ингээд оруулдаг цэнгэлжнийхэн хэсэг рүү микрофон оруулчихдаг учраас ингээд айгу ер нь айгу тэртэй байна. Ёо ер нь л тийм тэртэй байна. Тэгээд би юу авах гээд байна. Уцсандаа юм уцсны гадуур барьж авдаг юм гар авах гээд нэг бол шууд юм жижигхэн камер авах уу DJI юм бас гайхал байна. Энэ бас өөр шинэ камер байт юм байна. Тэгээд би бас жоохон судлаад тэгээд тийм биш шүү. Гэхдээ тэрийг авахар явж гин. Тэгээд та нартаа угаасаа тэгээд сонин заахан ховж угаасаа тэгэл хуваалцдаг үз та нар мэдэн шүү дээ. Ямар ч одоо ингээ авахар явж гин. Тэгээд өнөөдөр би амралтын өдөр учраас бас найзтайгаа гоё найзыгаа ингээд аваад гадуур гарч байгаа юм чинь бас тэрс гоё хоол идэ гэж бодож гин. Гэтэ би бол авч өгөхгүй. Өөрөөсөө дагаад хоолоо идэн бодож гин. Тэгээд нэг тиймэрхүү санаачинтай. Тэгээд одоо авчаад unboxing та нартай хийж үзүүлээд хамтдаа тэрнгээр очоод бах дээ тэгэл миний нэг юм өчртэй амьдралээ бичлэг үүсгэх дуртай балаа нартай зориулаад тэгэл балаач гэсэн бичлэгээ сууж яа гэж чад. За тэгээд эргээд уулзъя удахгүй. Энэ угаас нэг удахгүй 2-3 минут бичлэг юм шиг байна. Харж байна би ингээ 2-3 минут уцаа барихад ингээд баруунгаар чилээд байгаа байхгүй айгу хэцүү. Ингээд доороо тавьчихлаараа гайгүй байна. Гэхдээ ер нь бол гадуур ингээд тавих газар байдгүй шүү дээ. Ингээд заавал өргөд барай явах хэрэгтэй. Тэгээд амар лайтай санагтаад би DJI уцсны гар авах гэж байна. Гэхдээ очиод үнийг хараад үнэн гайгүй байх юм бол юу бас нөгөө шууд DJI юм жижигхэн камертайгаа шууд уцаараа заавал бичих шаардлагагүй тийм юм авчдаг ч юм билүү гэж бодоод бас явж байна. Тэг миний үс амар ургацсан баг та нар харж байгаа. Тэг дөнгөж угаагаад гараад ирсэн чинь нэг юм одоо нэг юм жоохон тослогдож амжаагүй. Тэгээд юм хитрхи нэг тийм хүмүүсээ дөнгөж өссөө угаагаад гараад ингээд янзлаад харныг сонио харагдаад байдаг. Би яг тийм төрлийн хүн. Миний үс яг угаахгүй нэг хонохоор амар гоё болдог. Тэгээ би яг 7 хоногтоо 3 хоноод үсээ нэг угаадаг. Тэгэхгүй бол хит угаагаад хахаар миний үсний хэлбэр ерөөсөө ингээд гоё хэлбэрт ордгоо. Би нэг заваандаа бол биш шүү. Яа тэгэхээр энэ яг тийм хүмүүс байдаг. Яг над чигийн золонтой хүмүүс бас ер нь би байдаг л гэж бодож байна. Байдаг юм болов уу? Яг угаагаад гарахаар ингээд нэг юм гачин заяа яг ингээд өчр нь олдохгүй ингээд нэг юм яг юу яатсан юм бэ гэх нэг л ингээд бараг өсөө угаагаад гарах юм бол хүмүүс чи яатсан өнөдөр гээд ингээд идэг заяа. Тэг яг өсөө угаахгүй нэг хонуулаад маргааш ногоо янзлахаар амар гоё хэлбэрт ордог. Яг тийм төрлийн өстэй хүн би. Тийм бохир завандаач тийм өчргөө цэвэрхэндээ ч. Тэр нь ачиг залхуунд бол яг таардгүй өдөр бол өсөө угаана гэсэн заримдаа лайтай штэ. Би заримдаа усанд орохдоо өсөө норохгүйгээр шууд усанд орж чаддаг. Тэр бол бас миний бас нэг юм амар гайхалтай дууц авьяас. За тэр устаасанд орох яах вэ? За тэгээд удахгүй эргээд уулзахгүй лайтай. Тэр яах вэ? Энийг сонирхолтой юм байна зав энэ Америкт бүр ингээд хогоо зүгээр хамаагүй хайж болдгоо гинэ энэ хоолны тосмоос. Тэгээ манай найз нь хоолны тосоо хайхын тулд энэ хоол газар ирсэн байна гэнэ намайг хүргэж өгөнгөө бас тайлбарлуулад. Тэгээ ингээд заавал ийм газар авчиж өгөх хэрэгтэй гинэ. Би хоолны тосыг зүгээр хайчлуу. Гэтэ нэг жоохон тослосон л да. Гэтэ энэ чинь бүр юм жижигхэн утад тос ингээд учраас заавал энэ нэг юм тусад нэм шатаж магадгүй гэсэн юм. Юу юм гэдэггүй. Юу халаад байгаа юм бэ? Ямар ядаргаатай юм бэ Америк ч бас заавал тийч хайдаг гинэ. Би юус мдээгүй. Тэгээ заавал одоо бас хогоо хайхтаа бас манай энэ SF-ийн ингээд Citizen гэдгийг ингээд батлаад бичгээрэмдээ үзүүлээд тэгээд ингээд чисээ мөнгө төлсөн үү? Үгүй юу. Мөнгө төлөөгүй гинэ. Яа мөнгө төлсөн бол бас хэцүү юм байна. Энд чи зүгээр ингээд хайчих болдгоо юм байна. Ямар амар юм бэ энэ Америк ч юм. Тэгээд би нөгөө нэг веб татдаг штэ. Тэгээ вебээ зүгээр хаяад байсан чинь ингээд хайж болохгүй гэсэн байхгүй намайг. Тэгээ би өгсөн яад ямар маягтай гэж бодоод чи вебээ хүртэл ийш навчиж
Энэ одоо энэ газар тавьж авчирч ирж хайд юм байна. Тэгээ нэг иймэрхүү харагддаг юм байна. Энэ микрофонг болохоор ёо энэ нэг хаахгүй бол микрофонг аягүй арранжмент амар болж байгаа. Минь чолох болох яа гэдэг. Харж гинөө. Энэ газар заавал авчирч өгч хайдаг гинэ. Би бол хизээч авчирч ирж хаяхгүй юм яг үнэ. Америкт удсан хүмүүс чинь ингээд бүр ингээд юм хүмүүс урчдаг юм байна уу? Хоолны үлдэгдэл хуушрны тосоо энийг би сая гинт яагаад ингээд солиорч юм шиг бичлэхийг болсон бэ гэхлээр манай Сан Францискогийн наадам ингээд нөгөө нэг энэ Golden Bridge-ийн доорхон ингээд амар гой газар ингээд хийсэн тэгсэн чинь нөгөө манай Монгол хуушр зардаг хүмүүс маань хуушрынхаа тосыг зүлгэн дээр насгаж масгаад тэгээд амар их торгуул маргуул гараад тэгээд тийм дахиж хийхэ болсон гэсэн би зүгээр яг бодтой яриг мэдгүй зүгээр би дам яриа хүнээс тэг сонсчихсан байхгүй юу. Тэгсэн чинь аргагүй юм эдэр чинь тосоо гэртээ хэрэгэлсэн бараг л ийм шарсан хуурсан тосоо хүртэл ингээд зүгээр хайж болдгоо заавал юм зориултын хогийн цэг дээр авчирч хайдаг юм байна. Тэгэхээр сонирхолтой тэгээд бас залхуутай л юм. Тэгээд залхуутай байсан ч гэсэн хуулийн юм бол тэгээд авчираа хайхал юм байна. Би ч гэсэн одоо шинэ юм бас ингээд найзаас сурж байна. Хоолныхоо тосыг хуушир харсан тосоо ингээд шууд гаргаж ирж болохгүй юм байна. 0 руу урсгаж болохгүй юм байна. Хогондоо ингээд хийгээд ангидаад хоолны үлдэгдэл болгоод хоолны үлдэгдэл хийдэг ууданд хийгээд хогийн цэг рүү хийж бас болохгүй юм байна гэдэг бас сая л мэдлээ. Ярьж байгаа тийм би ёо ямар амжилт юм бэ амьдрал зүгээр амтч болохгүй мүү гэсэн чинь натайгаа амьдрийгээд юу гэдгийг чинь хин нэгний чиний ирэхээр бусдын ирэхээс гаргадаг ч үлээ ёстол тэр чинь юм ингээд одоо ингээд дараагийн удаа би өстө тасмасаа цуглуулж байгаа тэгээд ингээд авчирч ингэж хаяа л гэж бодож байна. Хуулийн юм болоод тэгээд нэг өдөр баригдаад одоо бас нэг мөнгө төргийн дийлэх байх юм амар их нэг торохоор бүр өстө бүр амар торлмордыг бийл. Амчтай байх бол мэдгүй монголчууд бол мэдэж аваарай энэ хоолны тосмоос тэгээд галж чадчих болохоор юм бодис одоо жишээ нь сая дээр нэмэгдээд юм зураг мурагны бодог модогч зураг зурдаг хүмүүсээс бодог мод ингээд шууд хайж болдгоо юм тэрийг заавал чинь авчирч өгдөг юм байна. Зурагны бодогч бас нар мар нэг байхаар гал гардаг юм гин хой. Мэдэж аваарай. Би бас мэдгүй байж сая л мэдлээ. Гайхаал сууж байна. Тийм. Тэр веб бас хамаагүй шууд ингэ хайж болохгүй биш үү? Торгуулдаг л гин мэдэхгүй би ч нэг торгуулсан юм одоо алга. Гэхдээ бас н олон хавартаа нэг гэж ганд хараад бас торгуулах юм билүү ч бас айла. Тэр вебнийхаа үлдэгдэл веб заавал ийм хогны газар авчирч их хэрэгтэй юм биш үү? Тэгээд энэ газрынх нь нэр нь ингээд ойролцоо ингээ харах юм бол энэ hazardous waste гинэ нэг тиймэрхүү нэртэй юм байна. Би миний хэл хуурчих гад амар хэцүү нэр мэртэй юм байна. Hazardous waste гинэ space гинэ нэг тэр хавцаа байгаа гэж шивших юм аасна. Миний хитэж ирэл үзег үг байна. Тэгээд та өөрсдөө өргөд миний ярьж байгааг энэ Америкт амьдардаг хүмүүс л угаасаа миний хэлснийг хальт сонсоод юу нэг мэдчихэж байгаа. Энийг яриад байгаа юм байна гэдэг. Тийм шинээр ирсэн бол бас мэдэж аваарай. Юм маш тагаа хийчих үүнүүдээ наач бүтггүй амтан бол юу юм мэдгүй байж чад тасмасаа хаяа тэгээд балах юм биш шүү. За тэр яг хаа тэгээд бодгоолцъя. Айгу хав ярьж ийж энэ. За би ямар ч тач найзаар бичлэг хийлгэж байна. Тэгээд би ингээ DJ сонирхоод байна. Тэгээд энэ Osmo Mobile 7P гэдэг энийг сонирхоод байна. Гэхдээ бас энэ бас айгу гой харагдаад ах юм аа. Энэ чи хараа бичиж байгаа зү. Аха. Энэ ингээ ерөөсөө юм ингээ хэлэхгүй айгу дураараа барьж аваад өөр юм бичээ дууруур гэдэг надад загнуулж байна сая. Энэ болохоор энэ DJI Osmo гэдэг энэ болохоор хэдэн доллар юм бэ? $439 $450 юм уу? Pocket 3 гинэ. Энийг $500 орчим болох юм байна. Тэс үнэтэй юм аа. Тэгээ бас энэ гарын сонирхоод байна л да бас айгүй гоё гар мартай юм байна. Тэгээд энд бас нэг сонирхоод байгаа нэг юм байна. Гэхдээ би аль нь хаа мэдэхгүй байна. Хурдан явах боломж олцсон байна уу? Ямар удаа юм бэ? Ядаргаад ааштай үнтэй явах хэцүү шүү. Миний хайцаа. Энэ амар таалагдаад байна. Insta 360 гинэ. Тэгэд энийх нь үнэ нь болохоор бараг $800 юм байна. За болно намайг бич наад чи яах вэ? Яа, энэ ямар ч бичлэг хийх ямар ч нөө туршлагагүй тэгээд амар юу хүн байна л да. Тэгээд би яаж хаад аштаг хэлэхгүй инктик гэж орилсраад энэ бичлэгстэй хударч байна. Тэг ямар ч би хэдэн төгрөгийн юу ингээ бажет энэ төр бол алга угаасаа тэгээд нэг энэ $500 авах уу, нэг бол $160 нэг иймэрхүү гармаа авах уу ч юм уу тэгээд ингээд
Мэдхгүй за тэгээ ямар ч тач би худалдаа авалтаа ингээ сайн үзэн шалгаад хийж дуусаад тэгээд юу авснаа би та нарт харуулъя түр хүлээж. Окей. За эргээд уулзъя. Түр бай. Сонсогч нь нэг царай гайгүй харагдаж байна уу? Гайгүй шиг. За тэр яг би нөгөө нэг юугаа авчлаа. DJI Osmo Pocket 3 гэдэг загварыг авчлаа. Би зүгээр уул нь gimbal авах гэж гарсан. Gimbal гэх хуцаад иж гин. Тэгээд тэргээ болоод нэг мөсөн зүгээр би одоо угаасаа ингээд YouTube хийж байгаа юм чинь гэж бодоод энийг авчлаа. Уул нь уцаараа хийдэг байсан. Тэгээд уцаараа л хий гэж бодож байгаад болоод би бол нэг хэдэн төрөг цуглуулж ирсэн юм аа. Монгол явъя гэж бодоод бас гэр мэрээ санахын ээж мэжгээ санах юм биш үү. Тэгээд нэг цааш нь хэдэн төрөг далт хийсэн байж байгаад гүрийгээд би бол сайн нэг $150 $180-оор gimbal аавна гэж бодсон байж байгаад болоод энийг авчлаа. Энэ одоо бицта бүр хэдэн төгрөг болчихоо. Энэ бүр сая нийтдээ бүр ингээд тоорол $483 болсон юм байна. Тэгээ одоо миний нөгөө нэг Монгол явах гээд хадгалж ирсэн мөнгө байхгүй. Ингээд энэ болчлоо. Одоо тэгээд энэ мөнгөөр одоо Монгол явах мөнгөө хураана одоо та нарт туслана. YouTube-ээс олсон орлого байхгүй ч зарлага нь минийх бүр арай л их байна. Юунд найдаж ингэдэг. Гэтэ би зүгээр энийг хийхдээ амар дуртай байгаа. Тэгээд YouTube бичлэг хийхдээ дуртай байгаа учраас би энэ зүйлд одоо миний хобби болоод байгаа учраас би энэ зүйлд амар их мөнгө өрөөд байна гэж би ойлгож байна өөрийгөө. Одоо чинь микрофон авахд тэгээд өмнөөс Ray-ний шил авахд ингээд ер нь бол ингээд асуудалгүй мөнгө амар их өрөөд байна гэдэг чинь энэ надад маш их таалагдаад байгаа учраас би та нартай ингээд бичлэг хийх та нарт ингээд бичлэг хийж үзүүлэх надад маш гоё байгаа юм шиг байна. Би өөрөө тэрийг мэдэхгүй байгаа магадгүй. Тэгээд тэр нь надад амар гоё байгаа учраас би ингээд энэ зүйлд маш их хөрөнгө оруулаад байна гэж би өөрийгөө ойлгож байна. Тэгээд би Монгол руу явах гээд хадгалж ирсэн мөнгнөөсөө би ингээд $483 гэж бараг л $500-оор би ингээд авчлаа одоо өнгөрсөн. Тэгээд одоо уйлаад явах те. Тэнцэр минь. Тэгээ миний бичлэгийг та нарт үзэх дуртай балаа аваа нартай хайртай шүү. Тэгээд би угс дандаа балаа үйл хийждэг балаа аваа угсаа өргөж мэдчихэж байгаа. Жохо хуцаа дээшлүүлээ барьчул яаж байна. Найз. Гойж бичлэг хэлгэж бас энийг аягүй загнаастай. За sorry минь за. Би тийм муу найз биш шүү дээ. За одоо энийг олон юм хуцаад энийг бараг барьчаа нүрэндээ наалаа. Аягүй их дурлж авлаа сая. Тэгээд одоо энийг хэдүүлээ хамт unboxing ий дотор нь ямар юм байна гэс харчаа тэгээд хөдлөе. За энийг одоо тэгээд задлахын тулд яг яах хэрэгтэй юм бэ? Энэ нэг юм. Энэ дээр шууд агуу мó. Яах хэрэгтэй юм бэ? Би ингээ юм задлахад жоох муу юм байна гэж. За ингээ уутыг орчлаа. За баярлаа минь. За тэгээд энэ ингээ лацтай юм бэ. Гоё шинэ задлах гоё штэ. Би угаасаа шинэ юм дуртай. За нэг ийм юм байна. Тэгээд нэг ийм ирд юм байна. Энэ одоо урлын бодог липстик байв гэж тийм. За тэгээд нэг ийм уттай юм байна. Тэгээд би одоо нүгээрээ одоо бичлэгнүүдээ хийн. Та бүхэн тэгээ жаран. За тэгээд энэ одоо яах ёстой юм бэ лөө. За. Юм байд юм биш үү? Энд бас хуулах юм байна. За би энэ гэр мөртөө очиж жоохон тухтай сууж агаад хий. Энэ юу юм бол? Энэ чинэглэгч минийгч юм болов? Тийм юм байна. Энэ USB юм байна. За тэгээд мэдээж дотор нь нэг жоох юм хэдэн шиг бичиг баримт гэдэг яаж хэрэглэх юм хэрэглэхүүгээ заавар авах шиг байна. Би угаасаа англи хэлэнд бас тас учраас шууд уншаад бүгдийг ойлгож байгаа гэж би өөртөө итгэлтэй байна. Та нар ч надад итгэж байгаа гэж найдаж байна. Бодлоош одоо авчаа шинжээгөө ChatGPT-гээ ухаад энэ яадаг юм бол тэр яадаг юм бол гэж зургийн дараад явуулаас та чаавс. Тэгээ учир нь олон даа олон. За тэгээд өнөөдөр ямар ч тач миний DJI худалдаж авахд хамт явсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ бас ганц миний төлөө биш та нартай гоё бичлэг хийж өгөхийн тулд авж байгаа маш том бид бүхэнд оруулж буй хөрөнгө оруулалт шүү. Тэр урд анх YouTube хийж хахад бас би энийг бол би лизингээр аваагүй юм байна. Нэг MacBook бол лизингээр авсан төлбөр нь төлдөг дуусаагүй байгаа шүү. Та нар одоо уулын сайн үзэж мөнгөний төлөх хэрэгтэй мэдчихэж байгаа зү. Та нар сайн үзэхгүй байна. Би тэг өөр ширэндээ дарагдаад байна шүү хүүрнүүдээ. Авгаанараа балаа. За удахгүй л бай. Болчоод байна. Энэ микрофоноо доош нь тавьсан сая тэгээд бахан сайн сонсогдсон мөгөөг мэдэхгүй. Гэхдээ чадлаараа чанга ярьсан. Тэгээд одоо сонсогдоог бол одоо яа хийв дээ. Окей. Bye.
болцоод байна. Болцоод байна. Юуг нь бичээд идэх юм бэ? Болцоод байна ой. За энэ дунд нь амар фильтр шаачаад өөргөөс амар хөөрхөн ингээ ботцсон амар ингээд. Лаг хүний дүр дисгээд ингээд тийм. Лаг өөрийгөө айгүй л лаг фэшн инфлюенсер гэж бодоод байгаа юм шиг чаавс. Хим яаж самт ингээ бас нэг юм 6 дарамгалсан байгаамаа. Тэгээд энийг та нартаа ингээ бас сонирн болгоод оруулчлаа. Энийг Instagram дээр постлсан байгаа. За одоо өргөжлээд нэг гарч ирснийх гээд бас нэг хоол идчих гээд нэг газар сууж байна. Тэгээд ийм манай санд байдаг. Энэ газрын нэр нь болохоор Blackfoot гээд American Thai restaurant. Ерөнхийдөө бол яг ийм Thai хоолны газар гэхдээ жоохон Америк маягтай юм шиг байна. Тэгээд анхудаа орж иж үзэж байна. Тэгээд би юунаас хайгаад амралтын өдөр юм чинь гоё хоол идэ гэж бодоод баахан Instagram дээрээс нэг манай Сан Францискогийн гоё хоолтой газруудыг ингээд хараад тэгсэн чинь ингээд амар олон хүн ингээд зөвлөсөн байхаар нэг амар гоё юм болов гэж бодоод Google Map дээрээс хагаад ороод ирлээ. Тэгээд сая хоолоо захиалчаад бас нэг ганц бас яаж амралтын өдөр зүгээр авах уу гэд ганц glass wine уучигээ сууж байна. За wine хүрээд ирлээ. Одоо энийг уугаас сохтоо шааж өгөх үү. Энэ газар ерөөхдөө нэг иймэрхүү харагддаг. Амар гоё баста бид энэ юунаас нь болоод ороод ирлээ. Нөгөө нэг энэ чимэглэл идэр амар гоё бахарна. Нөгөө нэг өнгөнд хурцсан антим болохоор тэгээд хоол нь ямар хөө байхаа мэдэхгүй байна. За тэгээд ямар ч тач одоо нэг глас хундаг wine ууч та. Гэхдээ ямар амар дүүрэн хийж өгд юм бэ. Баг өгсөн болоос хил ам хийн штэ. Айхуу тийм яаж чи хил ам хийх дуртай яаж чинь тэр. Их хөхөөр их хөглөөгээд баг өгсөн болоод өө ямар ч шавхар шиг мөхч өгөөд бас хил ам хийн штэ. Би ч заримдаа бас өөрийгөө ойлгохгүй маа орж гарах юм. Наашцсан. Гэтэ миний үс яг үндэ яг яана гэдэг юм би ерөөсөө учир нь олохгүй байна. Энэ үсэд нүдрүү бараг шааж орж ирлээ штэ. Тиймэрхүү тэгээд энэний хондгонд нь ингээд тулгаа тавьчихвал унцдаг юм болоо. Унах юм байна. Айгуу өрөнд шахах юм байна. Айгуу одоо жоохон мөнгө мутаа шүү би. Яг зүгээр. Бичээд өгье гинэ тэгэхээр энэ би зүгээр гэлээ. Юу энэ шумал надаар хооллох нь би хоолд гэсэн юм бүр. Тэгээд ямар ч тач нэг юм хоол идэх чинь. Тэгээд тэр орондоо зүгээр бас сонир сайхан болоод балаа уунартаас хэрхэн баларч явныг дэ харуулж байна. Манай найзын хоол гарч ирлээ юм гоё. Яа чи яг юм гоё хоол захиалцсан гоё. Би таригч оролт үрчи зүгээр ярьж болно шүү дээ. Яа ингэ ярьдгүй юм бэ? Энэ манай амар хичмхэн юм хом ярьж марихгүй. Айгүй ингэ. Нөө ан папай салаад манай энэ папай салаад нэлээд дуртай. Тэгээд захиалж ах шиг байна. Би бол дуртай биш. Энэ хоол нэлээд харагдаад ах юм. Миний хоолоор ирээг байна. Ирэхээр би танаас таруулъя. Миний хоолоо доогоор энэ байна. Гал юм аа. За. Миний хоолны захиалсан хоол маань ингээл боллоо доо. Ингээд би нэг юм идэхгүй чили юм идгэсээр хоолын захиалсан хажуугаар худлаагасаа ингээд өний нэг амсаа тэрий нэг амсаа гэдэг найзууд байдаг шүү дээ. Би мэдгүй гэснээр ингээд тооцон дээр төлөхгүй ирнэ ингээд хуваад идээд идэг. Тэр шиг сэргэлэнтэд би хоол захиалахгүй байжгаад энэний хоолс идчихдэг байж. Тийм муухай тий. Тийм хүмүүс байдаг шүү бүр. За тэгээд миний хоол одоо гарч ирлээ. Би нэг ийм хоол авсан юм аа чааваас. Салмон авсан. Тэгээд нэг wine тий. Тэр будаа өгж гин. Гэтэ анх удаа л би одоо энэ Таиланд хоолны газар болохоор л тэгж байгаа юм. Нэг аяг будаа өгөх юм. Бас гайхал байж гин. Тэгээд одоо ингээд сайхан хоолцгоё. Итадакимас. Ой, гин Япон хүн болж энэ тэр. За тэгээд энэ сайхан хоолоо идчихээд өнөөдрийн бичлэгийг ингээд дуусгая. Өнөөдөр надтай хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Балаа нартай хайртай шүү. Дараагийн бичлэгийг уралцлаа. Түр бай. Би тэгээд сайхан хоолцоод өмнө уруулахад татаад унлаа. Нэг уруулаа нэг юм олж төрчихээд тэгээд харин да. Хайрч одоо бичлэгийг янзлаа да. Энэ бичлэгийг янзлаа та нарт үзүүлээ да. Түр бай.